За амар сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтган мэдчилж байна. За миний бие Бат Эрдэнэ. За өнөөдрийн ээлжид нэгэн баялаг бүтээгч зочноор 18 органик брендийн үүсгэн байгуулагч Ариуна агчтайг уулзах бэлэн болоод байна. За эхний асуулт. Өмнө тантай уулзж байхад их л баялаг тоололтой, туршлагатай хүн шиг надад санагдсан байхгүй. Тэгэхээр таны хувийн амьдралаас эхлэе гэж бодоод байна. Тэр өмнө нь та одоо ямар ажил үйл эрхэлдэг байв? Одоо хаана яаж амьдарч байв те? Дутуу усны хадлаар ч юм уу те? Бидэрт мэдээлэл өгөөч. За би Ховд аймгийн Дарив сумын гаргалтай хүн. Тэгээд ер нь нутгасаа гараад битгий Монголоосаа гараад 22 жил Германд амьдарч ажиллаж сурч хөдөлмөрлөж байгаад одоо 3 сарын өмнө Монголдо гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ бүрэн буцаж ирчээд байж байгаа. За тэгэхээр ер нь бол миний хувийн амьдралын замнал их нь одоо яг тийм хувь хүн би баснаас хойш их замнал бол Герман улсад, Албаны бүгд найрамдах Герман улсад байсан. Тэгээд тэнд байх хугацаанд мэргэжил эзэмшлээ, сургуулаа төгслөө, гэр бүл бий болголоо, ээж боллоо, 3 хүүхдээ ээж боллоо. За хажуугаар нь хуваарь аж ахуйг эрхэлж хэлсэн. Монголдо жаахан ч гэсэн тус нэмэртэй байр хичнээн гадаад байгаа ч гэсэн гэдэг үүднээс эсхий ноос ноолуурын дэлгүүр ажиллуулж түүгээрээ дамжуулж бас Монголынхаа баялагийг байгаа орон нутагта үзүүлж таниулах тэр ажлыг нэг 10-аад жил хийсэн. За тэгээд ковидын өмнөх жил зурлагал тэгж таарсан байх. Ер нь бол миний хийжсэн үйлдэлүүд дандаа араарынхаа үр хөвлөдүүдийг тавьж авсаар агаад би ер нь амьдралынхаа зарчимд тулгуурсан гэх юм уу да хувийн хэрэглээнийхаа бүх цэвэрлэгээний бодисыг мөн ер нь нөгөө хэмээн бодисгүйгээр тэгээд эрүүл хэрэглэх хэрэгтэй юм байна. Тэр цэцмаа нэг өөрөө хүн хийж чаддаг юм байна гэдгийг сурч судалсан тэрхүү орон нутагта. Тэгчгээд тэрийгээ би монголчуудад эхлээд зааж өгдөг байсан. Савнг хэрхэн ахуйн нөхцөлд хийж сурахыг тэгэж явж агаад сүүлдээ нөгөө тэр маань хангалтгүй санагдаад ер нь зөвхөн энэ савн сурсан нэг 600-700 хүн л савн хийгээд бусад монголчууд маань яах юм бэ? Тэгэхээр хин нэгэн тэгтээ нөгөө сурсан хүмүүс болгон маань бас зөвх юм, буруух юм. Тэгэхээр ер нь бол нөгөө бүх монголчуудаа бас эрүүл бүтээгдэхүүнээр хангахад хин нэгэн нь эхлэх ёстой юм байна. Тэгээ яагаад би үгүй гэж номын сурчлаа, өөрөө хийгээд ядчлаа. Надад хүсэл нь байна, зориг нь байна. Тэгэхээр би л хий гэж одоо тэгээ 4 жилийн өмнө Монголд ирээд 10 органик үйлдвэрээ бий болгоод 10 органик брэндээ өөрөө үсгээд тэгээ тэр цагаас эхлээл одоо энэ үйлдвэрийг эхний 3 жилдээ 3-аас жилдээ бол гаднаас одоо холоос удирдах гэсэн. Тэгээд үйлдвэрээ сайхан аваа явчдаг, зохион байгуулалтаа сайхан аваа явчдаг хамт олон байсан учраас үйлдвэр маань ингээд байнга урагшилж агсаар байгаад өнөөдрийг хүрээд маш олон хүнд танигдчихсан, хүмүүсийн хайрыг татчихсан юм сайхан брэнд үүсгэгч би бас брэнд үүсгэгч болцоод өнөөдөр сууж байгаа. Тэгэхээр ер нь бол миний хийжсэн бүх зүйлс ягаад ч Монголтойгоо маш их холбогддог гэсэн. Тэгэл ноос ноолор үйлдвэр байсан ч гэсэн л Монголын юм хийдэг тэнд мөртлөө тэгээ савн эсгийгэл бүх юм уламжлал Монгол бүр ингээд ухаад үзэх юм бол ерөөсөө мал аж ахуй хөдөөтэй маш их холбоотой. Тэгэл өнөөдөр хийж байгаа бүтээгдэхүүний сабаглаа бодлыг хүртэл шийдэхдээ би миний хөдөөд миний үүсгэсэн брендийн нэртэй хог битгий хэвтээсээ хог болж битгий хэвтээсээ тэгэхээр л ерөөсөө байгальтаа зардаддаг хоггүй сабаглаа бодлыг би хийнэ гэд зүтгэцэн. Тэгээ яг өнөөдөр хүртэл ч гэсэн бас тэгэл явж байгаа. Тэгэхээр таны одоо эзэмшсэн мэргэжил энэ салбартай хамаатай юм. Эсвэл өөр чиглэлээр хамаатай байлгүй яах вэ? Би чинь эдийн засаг олон улсын худалдаа маркетингийн менежмент судалсан хүн байхгүй юу? Монголдо сураад, Германд сураад тэгэнгүүт одоо би чинь нэг бүтээгдэхүүнээ олонд таниулах гал маркетингийн менежментийг л ашиглаад явж байна шүү дээ. Тэгээд олон улсын худалдааг бол яг бас Германд хийжсэн үйл ажиллагаа маань бас тэрийг тэрнтэй холбоотой гэж болно. Гэхдээ одоо бас бүтээгдэхүүний зөвхөн Монголдо гэхгүй бас гадагшаа гаргах сонирхолтой. Өчигдөр ихэд бас нэг билүүн компьютерээр бол нэг гэрээ үзгэлчил ирсэн дээ. Тэр маань яг 10 органикийг Европын зах зээлд гаргах гэсэн тийм гэрээ байсан. Гэх мэтчлэн тэгэл яг энэ одоо хийж байгаа зүйлчил өөрөө нөгөө ахгүй штэ тийм ээ. Ахуйг хөдөлгөж байгаа байхгүй юу? Тэгэхээр л миний нөгөө менежмент сурс гэдэг чинь өөрөө л ахуйг хөдөлгөх хүч
бичиг хэрхэн гартаа барих вэ гэсэн ухаан шүү дээ. Аа. Тэгэхээр л болоод байна. Би яг нэг сурсан зүйлээ зөврүүлчихгүй ашиглаад байл гэж өөрөө боддөг шүү дээ. Тий. 10 органик чинь гэр ахуйн болон гоо сайхны брэнд гэж юм тий. Тэгнь. Аль аль нь. Тэгнь. Яагаад гэр ахуй дуурсан гэж. Анхны сэтэл нь яг юм байсан. Яг нэг юм эргэлт эцэг гэр ахуй одоо олон салбар байгаа шүү дээ. Тий, миний хамгийн анхны савн шар тустай гоо сайхны эмчилгээний савн байсан. Гэхдээ ихэр бүтээгдэхүүн төрж ирсэн. Тэгэнгүүтээ яг тэрэгцээд болохоор олон үйлдэлт эдийн засгийн маань гарч ирсэн. Энэ хоёр чи яг л нөгөө нэг гоо сайхан ахуй хоёр аваад авчижсэн аахгүй. Тэгээ миний хувьд бол ерөөсөө ганцхан савн гэдэг концептыг зарчмыг баримталж өөрөө амьдэрдэг. Тэгээ тэр нь болохоор нөгөө гэрт нэг ганцхан ширхэг савн байна гэсэн үг биш. Ерөөс ганцхан савнгаар бүх асуудлыг шийдэж, бүх цэвэрлэгээний асуудлыг шийдэж болно, эрүүлээ шийдэж болно гэдгийг нөгөө үзүүлдэг, харуулдаг, үлгэрлэлдэг л байх гад. Тэгээд миний шар тустай савн бол өөрөө би нөгөө оюуны эмчийг нь эзэмшдэг. Шар тустай савн бол цэвэрлэгээний болоод эмчилгээний үүргээ багтаачихсан тийм цогц бүтээгдэхүүн байдаг байхгүй юу. За тэр маань хамгийн анхны уган бүтээгдэхүүн болж гарч илаа. Тэгээд олон үйлдэлт эдийн савн яг л нөгөө шар тустай савн ч юм уу Монгол малын шим шүү дээ тийм ээ. Тэгээд олон үйлдэлт эдийн савн болохоор бас л өөх төсөөр хийгддэг савн. Тэгэхээр нөгөө түүх эдийг Монголоос олборлох, хэрэглэх, мал аж ахуйг дэмжих, хөдөг хөгжүүлэх гэдэг л нөгөө бүхэл юм маань ороод эхний хоёр бүтээгдэхүүн маань яг цэвэр Монгол төв үйдтэй яг ийм цогц бүтээгдэхүүн гарч ирсэн. Олон үйлдэлтэй дэс гэхээр шалтгаан нь юу байсан? Анх яагаад цаан ихэр болсон? Нөгөө түрүүн хэлжсэн шүү дээ. Эрүүлэр ахуй хэрэглэнийхээ цэвэрлэгийг ер нь шийдэж чадна гэдэг бол үний эрүүл байх ерөөсөө багада 50%-ийг даачдаг мартал байхгүй юу? Тэр тусмаа орчин үеийн хүн чинь дэлгүүрээс маш их хэмээн бодистой бүтээгдэхүүн худалдаж авч хэрэгэлдэг. Тэгээд тэд нар чинь бүгдөө их бага хэмжээгээр маш олон төрлийн хортой хоргүй химийн нэгдлүүдтэй байдаг. Тэр хортой хоргүй химийн нэгдлүүд хортой нь бол бүр хүнийг эрүүл мэндийг нь дарангуулдаг бол хоргүй нь дахиад нөгөө биед гадны биед орсон гэдгээр эрүүл мэндийг бас таагуулж яадаг. Тэгэхээр нөгөө тархлаа унах, аршил үүсэх, хамшин живчингүүд үүсэх гэдэг юм зөрчдөг учраас хамгийн их химийн бодис байдаг. Бидний өдөр тутмын хэрэглээд байдаг зүйл бол цэвэрлэгээний бодис байж байдаг. Тэрийг хүн мэддэггүй. Би цэвэрлээд байна гэж бодоод байгаа мөртлөө цаана нь урхаг нь үлдэж байгаа зүйл нь болохоор химийн бодис бидний арьсан дээр амаар орж идэг. Тэгээ тэр нь болохоор бүр шууд замаар бидний хордуулж идэг. Тэгээ би нөгөө хэлдэг байхгүй юу? Амаар орсон бодисоос илүү арьсаар орсон бодис биднийг илүү өвтгдөг. Яагаад гэвэл амаар орохороо бидний 5 цул эрхтэн бүх зүйлс маань үйлдэлээ өгөөцдгээд нөгөө олон шүлт хүчлээрээ дамжуулаад бүх тэр бодисыг задлаад хамгийн бага минимал хэмжээнд чадах хэмжээнд ингээд задлаа сарниулж устгаж чаддаг. Хэрвээ би бүрэн эрүүл бол тэгээд маш багыг нь ч гэдэг юм уу ер нь бол устгаж чаддаг болвол миний бид ч одоо нөгөө цус илэг гэдэг бүр шүүдэг эрхтнүүд байж штэ. Механизмууд байж штэ. Тэгтэл арьсанд болохоор харамсалтай тэр байдаггүй. Арьс шууд дамжуулагч хэрэгтнүүд үүсдэг гэдэг. Хамгаалах дамжуулах хэрэгтэй үүсдэг. Тэгээд нөгөө хамгаалах хэрэгтэн доголдоод ирэхээр хашил үүсдэг, бие хурааштай, экзем гардаг болчихдог ч тий. Тэгээд ирдэг. Тэгээд ирэхээр л нөгөө арьс бол ерөөсөө 6 минутын дараа арьсан дээр хүрсэн одоо тэр таагүй буюу одоо хортой химийн бодисууд цус руу орчдөг байхгүй юу? 20 минутын дараа таны гараа угаасан савнгийн чинь химийн бодис 6 минутын дараа цуснд ч ороод 20 минутын дараа бүх биед чинь хаач ихсэн маа хөлөө өчгч уруунд ч хүрчихсэн явж идэг. Биер тараачдаг байхгүй юу? Цус болохоор өөрийгөө шүүх хэрэгтэй байдаггүй. А цус руу болохоор шүүх хэрэгтэй нь дотор хэцээж идэг. Хоолыг шүүгээж чадаад байдаг. Тэгэхээр арьс шүүдэг. Тэгэхээр нөгөө хүн арьсаа угаахтаа химийн бодис хэрэгэлдэг. Угаасан хувцаараа дамжуулж химийн бодис хэрэгэлж идэг. Төрөж байгаа лосьон юу гэдгийг тэ нөгөө гоё нэртэй юмнуудаараа бас химийн бодис авч идэг. Өөртөө болохоор би ариухан цэвэрхэн болоод байна гэж бодоод идэг. Гэтэл арт нь болохоор нөгөө хортой байцнаад дэмжиж ороод идэг. Тэгэхээр л савн гэрүүл болгочих юм бол хүний биеийн 50%-ийг эрүүл байлгах боломж байгаа. Учираас ерөөсөө тэрийн савн гэдэг сэдв рүү оръё гэж бодсон. Би бол хүн судлаач ч юм уу энэ төр биш. Яг гэхдээ савнг бол хэрэгтэй юм байна гэж бодсон. 10 органикийн өрөөг харсан л та. Эрүүл, энгийн, эко гэдэг байна шүү дээ. Энэ ураг болоо нэгээр нь задлж ярив. За эрүүл гэдэг тал дээр одоо бид нар өвчлөөр бол бүх хамгаалал бараг тэргүүлээд тах шүү. Тэгэхээр
бид нар савнг ашиглаад гэр ахуйн ариун зэр байдлаа хангачих юм бол энэ өвчлөлийн 50%-ийг нь одоо хангаж чадна гэдэг гэж хэлээд байна. 50% тусахгүй байх. Тусгай боломжтой гэсэн үг Тусгай үү? байх боломжтой. Ягаад гэвэл нөгөө бид нар дархлаагаа дарангуулахгүй шүү дээ, тий. Химэн бицээр. Хор тавдрын бас нэг үүсэж байгаа хүчин зүйл нь энэ ахуйн бохир байдалтаас хамаатай гэж үзэж байна. Бохир биш. Биш үү? Бохироос илүү энэ нөгөө химэн биц. Химийн Хим бицийн илүүдэл буюу дарангуулсан хэрэглээ. За тэгвэл жишээ нь одоо шүдний Хэрэгтэй байдаагээд хүн хэд удаж бөөстөн арьсан захтан нүг гэхээс шилэг бүр өвдөхгүй шүү дээ. Тий. Хэрэгтэй байснаас болоод хор тавдар тусчихсан гэж баг байхгүй. Тэгэхээр баг хортой бодистой химийн юмар угааж яснаас ер нь хэрэгтэй байж исэн нь хэдэн хоногтой баг хамгийн завшаан байхгүй юу? Тий. Тэгэхээр одоо бидний нөгөө импорттойгоор хэрэгэлдэг одоо шүдний аваа, савмон эдгээр гэр нь бол химийн байд агуулсан хор тавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна гэж хэлье. Мэдээж Одоо шүдний аван дээр та тий ямар ч үйлдвэрлэгч хүнийг шууд хордуулж шийч гэдэг юм уу тийм хатгыг санаа агуулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхгүй тэгээд өөрийнхөө бүтээгдэхүүнийг ингээд олон замдуулаад олон хүн түргээд олон өдрүүдийг даван туулахын тулд маш их хэмжээний нөөцлөгч бодисч гэдэг юм уу тий эсвэл хөсрөлтийг нэмэгдүүлдэг, үнэрийг нэмэгдүүлдэг, өнгийг нэмэгдүүлэгч бодисууд одоо зарим зөөлөн байх өстой жишээ шүдний ооч гэдэг юм уу тийм зүйл дээр болохоор нөгөө зөөлөвлөгч бодисууд гэдэг ингээд зөндөө олон бодисууд тэр нь гэхдээ ингээд нэг зөөлөвлөгч бодис гэд хэлэхээр ганцхан юм биш 2-оос 3 5-аас 6 юмуд байж байгаа. Энэ бүх нэгдлүүдээ ямар ч үйлдвэрлэгч барихтаа хүний биед ороод шууд болон шууд бус байдлаар өвдөхгүй ч гэдэг юм уу хор болохгүй хэмжээнд нь бариад хийчдэг. Шүдний үйлдвэрлэгч тэгж барайл хийдэг, шампунь хийж байгаа үйлдвэрлэгч тэгж барайл хийдэг. Энэ миний бүтээгдэхүүнээс орж байгаа энэ бага хэмжээ хүнийг шууд өвчлөхгүй гэж стандартыг барьцдаг. Дэлхийд тийм стандарт байгаад байна л да тий косметик үйлдвэрлэлээ. Тэгэнгүүт биений тосных нь бас тэгэл гаргацдаг. Гэтэл нөгөө нэг хүн болохоор тэр бүх бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг. Бүр ингээд үзэхээр багадаа 15 30 хүртэлх бүтээгдэхүүнийг нэг хүн 7 хоногт хэрэгэлдэг. Тэрнээс ч илүү хэрэгэлдэг хүн байдаг. Дундаж нэг хүн тэгдэг нэ 15-аас 30 өөр төрлийн бүтээгдэхүүнийг нэг бие дээр хэрэглэж байдаг. Тэгэхээр нөгөө үйлдвэрлэгч болвол тухайн нэг бүтээгдэхүүнийхаа л хэмжээг барьж гаргасан шүү дээ тий. Тэрийг бид нэр 15-аар 30-аар өөрчүүлээд бий рүү хийчихдэг. Тэгэхээр л нөгөө нэг химийн бодисын дарангуул үүсээд ирж байгаа байхгүй. Тэгээ дарангуул үүсээд ирэхээр дархлаа алдагдана. 12 органикийн сангууд бол одоо ирүүлж чадна гэдэгт итгэлтэй шүү дээ. Яагаад ирүүлнэ? Нэгдүгээр бид нар түүхийдээ маш өндөр түвшинд бүр ингээд одоо бүр сорчилж авч хэрэгэлдэг. Яг л хүнсэнд чинь хэрэгэлдэг. Баг хайгаад ч баг лангууны лангуун дээр олдохгүй шахуу хамгийн сайн чанартай шар тосыг бид нар авч хэрэгэлж байна. Шар тос бол баг өөрөө одоо килограмм нь 30 мянган төгрөг гэлэн гэж байгаа чинь тий. Эсвэл бол бүр айлын баг борцог хайрж байгаа тосноос хамаагүй хэд дахин хамаагүй илүү цэвэршүүлсэн өөхөн тосыг авч бид нар одоо эдийн савндаа угаалгын нутгандаа хэрэглэж байдаг. За бүр манай оливын тосны шашгыг та түрүү харсан тийм металл шашгтай. Эсвэл бол шууд л Монголын хамгийн чанартай гэж би бол өөрөө үзэж байгаа шар докторийн цэцэргэний тосыг өөр бусдаас нь илүү хамгийн өндөр түвшинтэй. Энэ л хамгийн сайн гэж үзснийг авч бүтээгдэхүүнийхээ түүхийд хэрэгэлдэг. Тэгэхээр түүхийд маань маш өндөр түвшинд. За тэгээд энэ бүтээгдэхүүнийг хийхдээ бид нар түрүүний нөгөө хэлээд байгаа зөөлрүүлэгч, нөөцлөгч, өсгөгч, нэмэгдүүлэгч бодис юу ч огт хэрэгэлдэггүй. Зөвхөн тосыг тосон хүчил болгон задлах үйлчилгээтэй ганцхан төрлийн натрийн давс тий хэрэгэлдэг. Тэр нь бүтээгдэхүүн хийх явцад, савнжилтын явцад өөр бодис болж хувираад одоо натрийн шүлт гэж юм маань тосон хүчлийн натрийн давс гэж юм болоод давсан төрөл рүү ордог. За хүчил шүлтний үлдэгдэл байж болох боломжтой. Тэрийг бид нэр үйлдвэрийн хадгалалтын өрөөндөө дор хаяж 2-оос 6 сар багадаа 2-оос 6 сар тэ заримдаа бүр ингээд жил хүртэл хадгалж агаад имчилгээний гоо сайхны сангууд бол бүр жил хүртэл хадгалж агаад бүтээгдэхүүний гарт ирдэг. Өнөөдөр ихэд ингээд шинжилгээний бичиг ирж байгаа байхгүй би юу хамгийн түрүүнд хардаг вэ гэхээр шүлтний агуулмж 0 таслал 0 байх хэвээр. Тэгээд тэр бол нөө шүлт буюу тэр ганцхан орж байгаа химийн бодис тэгээ задраад алах юу ч болчдөг. Тэгэхээр л нөгөө 10 органикийн савнгууд түүхийд нь ирвэл нэмж бодисууд нь ирвэл самжуулсан химийн бодис маань задраад 0 хүрчиж байгаа учраас дотор нэмэрч хүний биед гач нөлөөлөх болон сөргөөр нөлөөлөх бодис байхгүй гэдэг зөө хэлэгдсэн. Үүнийгээ бас нөгөө батлуулаад би зөвхөн амаараа хэлээд байвал бас хэцүү шүү дээ тийм ээ. Манай худалдаачид энэ тийхэн болов хүнсний хавилгын бодлыг хамгаалдаг яам энтрээс өгдөг органик сертификат бүтээгдэхүүн буюу органик бүтээгдэхүүний сертификат
тухай бүтээгдэхүүн болгон дээрээ сорилгын гэрчлэгийг авна, шинжилгээний бичгийг авна, лаборатори бичгийг авна. Тэгээд сертификат авна тэгжиж гаргаж байгаа. За. За, яагаад ингийн? Яагаад ингийн бэ гэж юу? Энийг одоо гоё болгоё гэвэл би нэгдүгээр гадаад үзмжин дээр гоё болгоё гэвэл өнөр нэмэл, өнгө нэмэл, хүнд таатай улам гоё болгохын тулд ингээд хаашаа л болох хаашаа маркетингийг хөтлөөл байж болно. Хязгааргүй хүний хүсэл шунал хязгааргүй юм чинь тэр бүртэл би энийг цааш нь хөтлөөл хийж болно. Гэхдээ би ерөөсөө ямар ч бүтээгдэхүүндээ би хэмэл өнгө өнөр хийдэггүй. Тэр чинь дахиад нэг гадны бит гэдэг утгаараа хүний бит хэрэггүй бүтээгдэхүүн орохороо дахиад бид нэрийг зовоно. Биеийг мань зовоно. Тэгэхээр биеэсээ зовоохгүй тулд ер нь бол тэр энгийн бүтээгдэхүүнээ хэрэгжиж байгаа хэрэгтэй. Хоол хүнсэн дээр ч гэсэн бид нар зүгээр л амаараа сайхан идчих боломжтой байсан махыгаа эсвэл шид болгоод ингээл хувиргах тусам нөгөөх маань эргээл илхийг минь зүсийг минь ор бэлчирхайг минь цоож идэг. Тэгэхээр тэгхгүй гэх юм бол зүгээр сайхан уг нь бол махаа огтлоо шүлэндээ ягаал ингээл идэж байх хэрэгтэй. Тэгэхээр хувцсан дээр ч гэсэн хүн гэлдэг бусын говь өндөр өсгөтэй өмсөөл гэл байх тусам хүн тэрэндээ таагүйтэй булчин шүрмэс ясан ядраад тэгээ нуруу өвддөг хүмүүс болоод байна. Тэгвэл хүлтэй хамгийн эвтэйг хувцас өмсөд хүлтэй хамгийн эвтэйг нас налуураач хөдөлтгсөн үү тий. Тэмээ насаа өмсөд ингээд яхад л нөгөө хүн хамгийн амар амгалан хамгийн энгийн түвшинд байж чадна. Тэгээд тэр энгийн байгаад ирэхээр эрүүл мэндэд тасрах тустай байдаг. Сэтгэл зүйн амар амгалан байдаг. Эрүүл мэнд тэргээр зочиртоод ах хэлдэг бүлээж авах. Яг л нөгөө байгалийн юм байгальтай явуулдаг болохоор эрүүл мэнд байна. Эдийн засгт маш их хэмнэлттэй. Логтгүй шүү дээ. Тэгэхээр ч ядаж байлаа. Тийм. Тэгэхээр ер нь энгийн байх гэсэн. Тэгээд одоо манай бүтээгдэхүүнүүд чинь хүн харахад ихтлээ гой ганга юм бол байхгүй. Байх ёстой төвшнийх нь сабаглаа бодлын хийгээ сабаглаа бодолтой байх ёстой мэдээллүүдийг л өгөхийн тулд энд сабаглаа бодол байгаа болохоос ш. Ер нь бол би бол бүр ингээд бүцгийн чигээр нь зарчмаар байдаг байхгүй. Гэхдээ нөгөө ариун цэврэн гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг утгаараа ялж юм бас гадны тоосчлт юу гэдгийг тий. Тэрнээс хамгаалахын тулд хүний гар нас хамгаалахын тулд тэвэл татгалтын нөхцөл хамгаалахын тулд сабаглаа бодол байж ах хөстэй болж байгаа бүтээгт хэрэглэгчэн дээр юу байгаа хаана хинээс гэдг нь бүгдээрээ байж ах хөстэй гэдэг утгаараа сабаглаа бодлыг гаргахтаа дахиад гой ганган байлгахгүй нөгөө ялгарутандаа савлахгүй нөгөө пластик савлгаагаа хийхгүй байгальтай урд буцаа задрах болоод хоргоо задрах бүтээгт элемент сонгоод гаргаж байгаа материал сонгоод гой ганган байна гэдэг чинь гоо зүйтэй байна гэсэн үг шүү. Энгийн байдал нь гоо зүйтэй зөрчилдөггүй юм. Ээж хүн чинь хүүхэдтэй чинь гоо зүй дуртай шүү дээ. Гоо зүй дуртай шүү дээ. Гэхдээ гоо зүй гэдэг чинь миний хувьд бол эхний ээлж нь бол эрүүл мэнд. Тэгэд эрүүл байж ээж бид нар гоо зүйг бас ярих бүрэн боломжтой болно. Тэгэхгүй өчнөө өвтчүүд тэгээд 1000 урт гоё хүмүүстэй байгаад ч юм уу сармас утна алхах чадчих гэдэг юм уу тий гэлтгар хувцсмсөд тэгээд өвдөд байвал тэр гоо зүй байсны шаардлага байхгүй ч байгаа байхгүй. Тэгээд түрүүн би нөгөө ээж хүн гэж хэлжсэн. Ямар ч ээж хүүхэдтэй их гоё хөөрхөн харагддаг юм байна л да. Би бол жишээ нь 3 хүүхэдтэй бүр айгүй хөөрхөн харагддаг байхгүй. Тий. Тэгэхээр нөгөө хамгийн намайг энгийн төвшөнд харж исэн хүмүүс ч тий хамгийн их гэрийнхаа хувцастай хамгийн өглөө босоод үсээ сэгсээцэн байж хат нь харж исэн хүмүүс намайг эрүүл ээж нь харагдаад сэгсээгээд байж хат хамгийн хөөрхөн ээж байж чадаад шүү. Тэгэхээр тэр нөгөө гоо зүй энгийн хоёр чинь хоорондоо тэгээд зүгээр одоо асуухад хүний нүдэнд илүү тийм будмал хүүхнээсээ л илүү нэг тийм эрүүл чирэг сайхан дүүрэн хүн их гоё харагддаг шүү дээ илүүтэйгээр будмал хүүхнээс хүн жоохон жирэгдэг шүү дээ нэрээ ярил тий ер нь алдаг жоохон жирэгдэг тийм ээ надад бол төлөвшөл өндөртэй хүн илүү гоцтой харагдав. Тийм шүү дээ. Наад чамд бол төлөвшөл илүү өнө чанартай надад бол эрүүл хүн айгуу гоцтой харагддаг байхгүй. Тэгээ тэр хүн чинь нөгөө эрүүл байхаа төлөө бас асар их төлөвшлийг бий болгосон байдаг. Эрүүл байна гэдэг чинь өдөр тутмын тэмцэн шүү дээ яриа ярих юм бол. Би чамаагүй идчихэд яадгийг би ганцхан олцсон амьдрал гэж байхгүй өдөр болгон тэмцэж ш тэрний хадлаа би хаана амьдрах вэ би юу идэх вэ би юу өмсөх вэ гэдгээ тэмцэж тэрнийхээ төлөө байж ээж хатуу чанга байж ээж эрүүл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр эрүүл байгаа хүмүүсийг би бас ер нь бол боловсрал өндөр гэж авсан. Төлөвшөл өндөртэй, хатуужил өндөртэй, хүмүүжил сайтай хүмүүс гэж үзээд идэг шүү дээ. Тий. За. Эко гэдэг нь ямар агуулга вэ? Органик эко гэдэг нэг тусдаа үг шүү дээ. Тий. Ялгаа нь юу вэ? Эко гэдэг чинь өөрөө нөгөө латин хэлнийх нь үндсэн ч гэсэн байгаль
Натур гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө монголчуудын одоо яг хэрэгжилж байгаа эко гэдэг үг бол ер нь байгальд ээлдэг гэсэн үг дээ. Яг монголчуудын ч ер нь олон улсад ер нь эког бол тэр нөгөө экономик гэдэг эдийн засаг биш. Экологи гэдэг байгальтай ээлтэй гэдэг утгаар авч үзээд байгаа. Эко бүтээгдэхүүнгүүд энэ бүтээгдэхүүн байгальтай ээлтэй байх хэрэгтэй. Энэ бүтээгдэхүүн байгальтай ээлтэй байхын тулд миний хувьд жишээ нь 10 органикийн бүтээгдэхүүн бол эхнээсээ үйл төрөл нь байгальтай ээлтэй байдаг. Маш их хэмжээний ус зарцуулаад, тог зарцуулаад гарч байгаа бүтээгдэхүүн ерөөсөө биш. Одоо жишээ 400 ширхэг савн хийхэд 10 литр ус ордог. Хэмжээний ч гэдэг юм уу тий. Тог ерөөсөө зарцуулдаг уламжилт гаргаар гэдэг учраас ер нь байгальтай маш ээлтэй болчих жоон хийж явах хавцтай байгальд хэмээн бодис ямар нэг одоо юу гаргахгүй тий үүсэхгүй хийдэг. За хийж явах хавцтай хийгээд гарч ирсэн бүтээгдэхүүн өөрөө жишээ нь манай савнгаар угаахад угац усаа шууд та хөрс рүү асгах бүрэн боломжтой. Та ямар ч өвс ургамал үндэс шавж хорхоог гэмтээхгүй. Бүрэн баталгаатай. Тэр битгийх л би өөрөө нөгөө гарден буюу хэмжээ аж ахуйд бас эрхлэх их дуртай хуваараа тэрийг хийдгэлтэй. Тэгээ заримдаа нөгөө ургамал дээр юм ургамлын бөөс гээд зүйл хурцдаг байхгүй. Тэгээ тэрийг болохоор хоргоо харгах арилгах арга нь химийн бодис бордоо хэрэглэхгүйгээр арилгах арга болохоор зүгээр савнтай органик савнтай усаа шүвшээд арилгачдаг. Тэгэхээр нөгөө бөөс болохоор таагүй санагдаад дайждаггүй явчихдаг байхгүй. Гэх мэтчлээ. Тэгэхээр хүний биед ямар ч юу байгальд ямар ч нөгөө хоргуугаар энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж явах хэрэгтэй. Тэгээд хэрэглээ дуусахад энэ хийхтэй бүтээгдэхүүнээс юу үлддэг вэ гэхээр нэг савхлаа үлддэг. Асар том шампуны сав аваад хэрэглээл 20 угаагаад дуусахад нэг зузаан шампуны гой гэлхэр нөгөө нэг дэлгүүрийн лангуун дээр хараа булаадаг сав маань хог болоод үлддэг. Тэр нь байгальдаа 300-аас 600 жил задрах явцтай байгалыг микропластикаар хордуулж идэг. Тэгэхээр нөгөө эко шампунь гэж хэлээд хуванцар савнд л зарж байгаа бол тэр бол эко бүтээгдэхүүн биш. Магадгүй тэр бүтээгдэхүүн органик бүтээгдэхүүн байж магадгүй. Тэ? Гэхдээ эко бол хизээч биш гэж би. Ялгаатай байна тий. Тэр бүтээгдэхүүний тэр дотор орж байгаа бодис хүний биед болон байгальд хоргүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийгдсэн бол органик. Тэр бүтээгдэхүүн өөрөө байгальтай ээлтэй байх юм бол эко болчихж байгаа байхгүй. Тэгэхээр анууны органикийн бүтээгдэхүүн болохоор ерөөсө доторхон ч органик, үлдэж органик, үлдсэн ч органик. Тэгээд эко хийж чаддаг. Бүрэн 100%. Тэрэн дээрээ бол би ерөөсө нөгөө би ч нэг Германд бас олон жил олчихсан хүн Германд нэг хип гэдэг нэг брэнд гэдэг байхгүй юу. 4 дахь үе дээрээ тэр ингээд нөгөө гэр бүлийн нэрээ авч явж байгаа. Тэгээд өвөө хиптэй гэж хэлдэг байхгүй юу. Нөгөө хип брэнд гэж яаж байгаа ш тий. Хип энэний төлөө би нэрээрээ хандгаалж зогсож яах гэж хэлдэг байхгүй. Тэр шиг тий. Тэр өвөө хип гэдэг. Тэгээ өвөө нэрээ хамгаалж нэрээ баталгаажуулт зогсож штэ. Энэ бол миний нэр гэдэг. Тэр шиг Аруна органик бол Аруна гэдэг үгний эсэл үүссэн үг тий. Тийм болохоор энэ бүтээгдэхүүн чухам үнэн гэдгийг Аруна хамгийн сайн мэднэ. Нэрээр хандуулж нэрээр хандуулж тий. Брендийн нэр нь бол танин дээр онж байгаа гэсэн үг биш үү? Тий. Том. Тэгэхээр брендийн нэртэй нэг галгар нөхөр миний хайртай сутаа уулын биелд 300 жил хөвтчихвэл тэр шиг нүгэлэг гэж байна. Тийм ээ. Германд 22 жил бүхэл бүтэн 22 жил Герман соёл дээр нь уусч байгаа юм. Яагаад Монгол ингэж тэмүүлээд байгаа? Монгол дээр нь яг яагаад ирсэн? Уусахгүй байх гэж хичээсэн. Үгүй ер нь Монголдо буцаж ирэх нь бол тодорхой байсан. За сурч боловсрээ жаахан сурчуулсан зүйлээ бас үнэлж байгаа газрын жаахан зүйлийн үнэлүүлээ гэдэг зүйл байсан. Тэр чинь нэг 22 жилийн эхний 6-8 жилийг бол сургууль соёлдоо өнгөрүүлсэн. За тэгээ дараагийн нэг 5-6 жил бол бас яг одоо нэг хөлмөрөө үнэлж чадж байгаа газрын үнэлүүлээ. Тухайн үед яг бүр тухайн үед одоо бидний төгссөний дараахан бол Монгол маш ороо бусгай байсан. Тэгээд өстө нөгөө шилтгонгой яваад ирэхэд Монголд хүлээж авах гэдэг ч юм уу эсвэл нөгөө хамгаал залуунаас хамгаал хөлсөө урсгаж сурсан мэрэгчлийг минь Монгол хүлээгээд авах хэцүү байсан. Тийм болохоор тэнд нь үнэлүүлээ гэдэг одоо үлж байгаа газар амьдарч бас хөлсөө өснийхөө үршгийг хүртий гэдэг 5-6 жил байла. Дараа нь за хүүхд шуухад гараад ирэхээр чиний хүүхдэд тавьсан гортог амьдралд орчдөг юм байна шүү дээ. За одоо Монгол руу буцсан чинь нөгөө л бутааны асуудал, өнөөдрийн бутааны асуудал яг л яригдчих эхэлж исэн, урцдаж эхэлж исэн. Тэрлөө нөгөө хүүхдүүдээ аваад явахаар бас залуу хүмүүс хашраад
хаачгаа мэдгүй хүмүүс чинь очиод хаачгаа мэдгүй шүү дээ бид нар чинь. Нөгөө хоосон гоё гэдэг шиг. Тэгэл нэг хүүхэд, хоёр хүүхэд, гурав болохын тэрээр 3 дахин сэтгэл зовнил үүснэ яах вэ гэж үүснэ. Тэгтэл нөгөө хизээ нэгэн цагт хүн өөрөө хүсвэл тийм сэтгэл зүйн эрхчлөө төрчдөг юм байлээ. Яах тэр эдийн засгийн биш ч гэлээ сэтгэл зүйн эрхчлөөнд яасан ч хаан ч амьдрын ингээд ч амьдрын тэгээд ч амьдрч чадна гэдэг. Өмнө нь болохоор ийм байхгүй бол яаж амьдрах юм, тэгэхгүй бол яаж амьдрах юм гээл айгүйх. Тэгэхгүй тийм юм их завдсан байлээ ч тэгээд яг эцсийн момент очиод болохоор Монгол гэр бариад ч амьдарчихна гэдэг тийм зориг бүрдчихдэг юм билээ. Нэг цагаад болохоор хүнд. Тэгэл тэр зориг л бүрдээл тэгэл хүүхдүүд аваад ер нь одоол буцахгүй бол хизээ буцах юм. 4 хоног тусмал энэ хүүхдүүд Монголоос алсарна. Бид нэр дутгаасаа алсарна. Санах хоногийн тоол нэгээр нэмэгдэн үхээсэр сайхан болохгүй мэн гэл тэгэл бүрдэрсэн. 93 сар болж байгаа. Монгол ямар гэнэ? Монгол сайхан шүү дээ. Сайхан. Монгол сайхан. Бид нар чинь 22 жил санах гэдэг л ажлыг өдөр болгон хийсэн болохоор тэрийгэл өсөж мөрөөдөж ирсэн. Бас хүмүүс бас нэг ахтар асуулт байдгийн тасаж байна уу гэж асуудаг. Чи тасах газар биш байхгүй юу? Чин зүгээр л бидний нутаг тий. Германд бол очиод би дасах гэж 3 5 жил болсон. Тэр нийгэм өөр нийгэм шүү дээ тэр чинь. Хүмүүсийн харилцаа өөр. Тэр нийгэмд дасах гэж тэр нийгмийг ойлгодог болох гэж энэ 3 5 жил болсон шүү. Монголд бол тэр тасах гэдэг зүйл байхгүй шүү дээ. Бид нар чинь энд төрж өссөн юм чинь. Юу та тасах юм. Тийм дотор нэг Монгол гэсэн нэг цуснд юм байгаад байна те. Хүн болгоно тусан байх. Гэтэ хүн болгон байх хэвээр байстай байлгүй. Гэтэ тэндээ бүр ингээ идэшэд амьдрээ. Тухайн ингээ бүрдүүлсэн ирэхгүй гэдэг хүмүүс зөндөө байгаа шүү. Таны энэ одоо магадгүй гэр бүлийн өмчлөлч юм уу те. Эсвэл хөдөө амьдардаг нүдлийн соёлтой их ойр хүмүүс нь. Би чинь хотын 1-р эмнэлэгт төрсөн. Хотод 10 жилээ төгссөн. Хотод цэцэрлэгт явж байсан. Хотод их сургууль төгссөн. Яг одоо хөдөө бол бүрэн амьдарсан бол биш. Гэхдээ миний хүүхэд насныг сайхан зөвл хэсгүүд нь дандаа тэр ховдод цутай харихны маань өөрт тэр дөрвөн урсгалтай сүйтэй голын маань бэлчээрт байсан. Тэгээ тэр үед л хизээч үл тасрах, хизээч үл бүдгэр гэх тийм соронзон орон үсцсэн. Тэгээд Монгол гэхээр энэ одоо Улаанбаатар ч юм уу татахгүй штэ, бодогдохгүй штэ. Тэгэл нутгаал их сандаг байсан. Гэвэл надад эмэгтэй хүн цагаан зардэс ч юм би ч Улаанбаатарт төрчихсөн хүн чинь нутаг гэвэл Улаанбаатар л баймаар байдаг. Тэгэнгүүт би нутаг гэх юм бол сутагаал гэдэг. Дарваал гэдэг тэгэл хамгийн их санагдсан юм. Гэхдээ одоо тэгээ санаад эренгүүтээ би дарвдаа бас амьдарч чадахгүй л байна л да. Тэгээ бас эрхэлж байгаа бизнес тэгээл үр хөвгтийн боловсрол гэдэг нийгэмд чинь бас хүнээс өсөхгүй хэрнээ бас давах хэвээр маш их зүйлийг шаарддаг. Хүүхдүүдээ би боловсрол олгох үүрэгтэй эцэг их хүмүүс болохоор одоо энд байхаас аргагүй. Гэхдээ бас боломж байгаа учраас хүмүүс нөгөө туслангийн бүсэд амьдрал гэдэг ч юм уу яаж хотоос гадуур амьдрах юм гэд айгаад идэх байхгүй юу. Тэгтэл нөгөө одоо чи технологи хөгжчихсэн шүү дээ. Аль ч өвлийн аманд очиод ер нь бол худаг гаргаад солиор тавиад тэгээд нөгөө бохроо шийдээд бүр яг бүр нарийн ярих юм бол бараг юм. Сууцсан дагаагаас илүү технологи амгалан эрүүл агаарт амьдрах боломжтой. Тэгээд нэг Улаанбаатар ч бас тойроод маш олон гоё газруудтай. Тэгэхээр бид нэр хичээж агаад хэрэгээр нэг тийм уулын аманд амьдарч байгаа. Өдөрүүгээл зүтгэх гээл төвөөс асарчих гал чадлынхаа хэрээр хамгийн чадах төвшөнтэй л тийшээл тэгэл хөрсөн дээр ер нь нэг тийм нэг өвсөн дээр гიშгэх гоё шүү дээ. Бид нар яагаад заавал Монголоо хамгаалах хэрэгтэй, хайрлах хэрэгтэй. Одоо зарим хүмүүс бол дэлхийн хүн байх хэрэгтэй. Тэ? Нэг юм хайрцаг баригдах хэрэг улс байж хэл хязгаар татаж эсвэл Монгол гэдэг хэлээр бид нар өнөөдөр ярьж суух ямар шаардлага байхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр хатгаа болцсон дэлхийн иргэн байгаад. Тэгвэл тэгээд ягаад виз олгоод байгаа юм. Дэлхийч худлаахгүй тэр чинь ерөөсөө л худлаа. Орон нутаг гэдэг бол орон нутаг хэл хязгаартай хэлтэйгээд байж л байгаа. Энэ хэлээр ярьж энэ хэл дотор баригдчил байгаа болвол энэ нутаг дээр төрсөн л байгаа бол бид нар Монгол.
Тэгээд энэ Монголыг чинь тэгээд хэн хамгаалах юм? Герман хүн ирж хамгаалахгүй, хятад хүн хамгаалахгүй шүү. Тэгэхээр хэн хамгаалах юм? Ариунаа л хамгаална, Эрдэнэ л хамгаална шүү. Тэгэхээр хамгаалахгүй байхын аргагүй нийт зүйл байхгүй юм чинь. Тэгээд бурхан өнөөдөр Тэнгэр нь биднийг оноогоо заяагаад энэ Монгол гэдэг нутгийн алтан шороон дээр хүн болгоод төрүүлчихсэн байж хат чинь бид нар эндээсээ цухтаад хаа хүрхий тий. Тэгээ бүр муугаар ярихад ясаа тавих гал ирдэг шүү дээ ер нь. Тий. Монгол гэхээр Улаанбаатар энэ сөөрөн гэрэл биш гэдэг шүү дээ. Юу юм Монгол? Монголоо? Яг юу санагдаж байна? Юун тийм ер нь бол хамгийн ихний хувьд бол энэ байгаль одоо энэ хөндөөгөө ариун тагшин гэж яригддаг байсан. Одоо бол өөр болсон. Гэхдээ энэ байгаль дээр нь энэ уламжлал соёл нүүдлийн соёл. Тий. Тэрнээс шууд юм. Монгол хүний хөндөөгөө хийнэггүй сайхан зам ман бол биш бас. Ерөөсөө л энэ уламжлагдаж ирсэн бид нарыг барьж ирсэн соёл л мөн. Нүүдлийн соёл гол үнцэл гэж хэлж байна. Тийм нүүдлийн соёлоо дагсан энэ уламжлалууд энэ бичигдээгүй хуйлууд тэднэр л тэрэнд байгаа хүмүүс хөдөө гараад нүүх хэрэгтэй. Ер нь хэрэгтэй. Чадж байгаа бол Улаанбаатар руу өргөж, чадж байгаа бол орон нутгтаа байгаад, чадж байгаа бол хөдөөрөөгөө гарах хэрэгтэй. Ер нь бол чадж байгаа бол яалтчгүй сургуулийн насны хүүхэд байгаад яалтчгүй имлэг дамлага ойрхон байх ёстой гэдэг ч юм уу яалтчгүй одоо бүр одоо мал чадахгүй зохны ам руу аргалж болоод чадахгүй хүн бол одоо яах вэ тэгээд хүн болгон ямар яах ёстой биш тийм ээ тодорхой юм. Гэхдээ би чадна би Монголдо гэрээ бариад ханаач амьдарч чадна гэдэг ч юм уу эсвэл би Монголын хаа нэгэн газар хүссэн байшингаа бариад хүссэн дээр нь би амьдарч чаднаа гэж бодож байгаа хүмүүс бол гарах юм бол хамгийн зөв юм. Тэрцмаа уул нь уур хүүхэдтэй хүмүүс гарвал их зүгээр. Хүүхдүүдээ энэ бохор нийгэм та шороо дотор үн байлгаад аймаагүй. Нүүдлийн соёлын яг үнэт зүйл нь яг юунд байна? Заншлаа. Жоон тодруулбал. За одоо тэрий чин тодруулъя гэвэл хоёулагийнх нь ярианы цаг хүрэхгүй, миний мэдлэг хүрэхгүй. Тэгээд хэлсэндээ ороогдоо тачи болох байх л та. Гэхдээ ерөнхийдөө бол Монгол хүн гэрээ хаалгаар орохдоо татхан дээр босгон дээр гიშгүй татханд хүрдэггүй ч гэдэг юм уу тий. Гээл ингээд нэг бидний бичигдээгүй хууль гэдэг тэр зүйлс байдаг ч заршил. Тэр чин бид нарыг бүр ингээд яаж исэн ч торигт нь барьдаг байхгүй яг тэг зурагт нь барьж идэг. Тэр заршлал Монгол хүнийг монголоор нь байлгана. Монголыг цааш нь авч явна. Тэр заршлыг бид нь хөтөлж явах хэрэгтэй. Би бол өмцөлийн органик амьдрал гэж бараг ойлгогддог байхгүй. Тэр чинь хамгийн зөгцсөн тийм соёл амьдралын маяг. Тэр чинь тэгэл тэр заашин штэ маладад гор яахгүй гэдэг ч юм уу тий гэл бид нэр чи яг тэрнд барьж байгаа юм болов гэж ойлгож байна. Тэрийгээ дагсан хүмүүс лүү төлөвчлөлтэй ч юм уу лүү хаттай тий. Чи нөгөө галт бохор хийхгүй, усан дулаа үзүүлэхгүй ч тийм үү тий ингээд бид нар чинь л ерөөсөө тэр органик байгалаа хамгаалах л дандаа юмнууд шүү дээ. За би сүүлхэн асуултыг асууя. Таны мөрөөдлийн Монгол орн энэ төсөөллөөр. Яг би нөгөө өөрөө 22 жил мөрөөдөж ирсэн маань нөгөө л ариун дагшин одоо органик Монгол байдаг. Тэр уул нь болдог бол одоо чаддаг болгол хүн болгоно Монгол орныхоо өнцөг болон буурт нь байгальтайгаа ойрхон амьдрал тэр ирээдүйн Монгол хүнийг тавойлгох бас тийм тамга дартас байхгүй тий. Тэрнээс ойлоо өндөр made in одоо юу гэдгийг China ямар нэгэн костюм бижак одоо юу ч юм нэг өмсчөөл тэгэл монголоор яриад байшин дотор амьдрал байлаа. Байхын ялгаа үүсэхгүй. Тэгэхээр болж игүүл тэр л байгальтайгаа ойрхон тэнгэртэйгээ ойрхон нөрөө байж тасн зогцож зөвшөлтөж тэндээ амьдарч чадж байгаа монгол хүн ирээдүйн монголчууд юм уу гэж бодоод байгаа шүү дээ. Гэхдээ яг хуу бид нар чинь нөгөө тийм өөр 900-д амьдарч байгаа шүү дээ. Дэлхийн асар урдтай өөр зүг рүү хөгжөөд байгаа. Тэгэхээр тэр дунд бид нар бас
мөр зэрэгцэх ёстой. Хүн болгоно биш. Тэр мөр зэрэгцэх ёстой инженерүүд нь ч юм уу тэд нар нь бас өгөгдлөө өөрч төрсөн зурлагаараа тэрийг хийгээд явах хэрэгтэй. Ихэнх монголчууд нь бол хөдөөнөө байгальдаа ингэрийн доор амьдрах хэрэгтэй гэж бодоод байгаа. Уг нь бол. За гэлалаа. За